Тэгэхээр энэний төрөнд одоо хөлсөөлт компани хувьцааны хашийн талаар ярьсан. Сүүлийн үед бол он гарснаас хойш хөлсөөлт компани хувьцааны хаш одоо топ индексээс хамгийн өндөр өсөлттэй болж байгаа. Тэгэхээр энэний ард одоо энэ өсөлтийн ард юу аа бол таны бодлоор? За өнөө өсөлтийн ард мэдээж компани үйл ажиллагааны үр дүн бол байгаа болоо гэж харж байгаа. За жишээ нь одоо яг үзэгчтэй мэдээлэл өгөхөд жишээ нь 2025 оны одоо 5 сарын байдлаар бол хөлсөөлт компанид 100 тэрбум төгрөгийн борлуулалтыг орлогыг бол олоод байна. За тэгэхээр одоо энэ 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг бол жишээ нь 2022 оны бүтэн жилийн борлуулалтын орлого бол 101 тэрбум байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол бүтэн 1 жилийнхэн борлуулалт 3 жил өмнөх байсан 1 жилийнхэн борлуулалтыг бол өөрөө 5 сарын хугацаанд л хийж чинь гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө эргээд үлдсэн 7 сарын хугацаанд ямар өсөлтийг авчирч болох уу гэдгийг бол одоо мэдээж хинч гэсэн тооцоолоод гаргаад ирэх боломжтой. Тэгэхээр тэр талаасаа бол ерөнхийдөө нэлээд сайн өсөлтүүд харагдж байгаа гэж бодож байна. За өнгөрсөн жилийн хугацаанд бол бас 150 тэрбум төгрөгийн борлуулалт ерөнхийдөө даваад ирсэн. За энэ тухайн үед бол ерөнхийдөө зах зээл бол тийм хангалттай хэмжээнд бол реакшн бол үзүүлээгүй. Өнгөрсөн жилдээ бол ерөнхийдөө 30 гаруй одоо борлуулалтын өсөлт үзүүлээд байхад бол ханшаа өсөлт бол нэг тийм мэдрэгдээг байсан л да. Тэгээд ер нь бол тэр жоох ингээд нөгөө жоох хоцорж орж ирсэн болоо гэж ажиглагдсан. Тэгэхээр нэстэ борлуулалтын орлого нэлээд сая жилийн хагас ихэл одоо 2 жилийн өмнөх одоо борлуулалтын орлого бараг хөөцсөн багш гэж. Тэгэхээр энэ борлуулалтын орлогын өсөлтөнд тэгвэл одоо яг компани ямар нэгэн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтаас үүдэлтэй байна. Ер нь бол компани бүтээгдэхүүн хөгжил дээр бол бидний хувьд бол бас нэлээд шинэ одоо зарим гүний бүтээгдэхүүнүүд шинэ шугамуд оруулж ирж байгаа. Нөгөө талаасаа шинэ йогуртын бүтээгдэхүүнүүдийг бол энэ жил борлуулалтанд бол гаргалаа. За энэ дээр бол Provita гэдэг одоо йогуртын бүтээгдэхүүнийг бол гаргасан. За манай улсын йогуртын яг энэ зах зээлийн бол ер нь бол 90% нь бол импортоор орж ирдэг йогуртууд бол байгаад байдаг. За тэгээ энэ дээр бол ерөнхийдөө нийт йогуртын зах зээл бол нэг жилийн 12 сая долларын бараа бүтээгдэхүүн бол импортлдог юм байна гэдэг тийм бол дата мэдээлэлүүд байдаг. Тэгэхээр ерөнхийдөө тэр зах зээл рүү бол энэ жил бол бас манай шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлээ, шинэ үйлдвэрлэлийн шугам бүтээлүүд бол орлоо. За одоо энэ 2025 оны ерөнхийдөө 6 сард бид нэр бас дахиад нэг том нээлт хийх гэж байгаа нь юу гэхээр сүү 2.0 төслийнхаа нээлтийг хийж байгаа. За энэ бол өвлийн турш бол бидний хувьд бол яг одоо барилгын шинэ үйлдвэрийн барилгын ажлыг бол явууллаа гэж хэлж байна. За тэгээд шинэ үйлдвэрлэлийн одоо сүү 2.0 төсөл маань үйлдвэрлэлийн хүчин чадлыг ерөнхийдөө 2 дахин нэмэгдүүлэх одоо томоохон бүтээн байгуулалт болж өгч байгаа. За дотор нь суйрлуулагдах тоног төхөөрөмжүүд бол өөрөө бас яг Герман улсын одоо сүүсэн бүтээгдэхүүний хамгийн сүүлийн үеийн хамгийн шилдэг компани тоног төхөөрөмжүүдийг бол дотроо суйрлуулаад бол явж байгаа. Тэгэхээр энэ бол компани одоо борлуулалт болоод одоо хүчин чадлаа нэмэгдэж байгаа шаардж байна. Тэгэхээр цаашдаа ер нь бол компани борлуулалтад тэлэх ямар нэгэн санаа байгуулав төлөвлөө. Тий, ер нь бол яг зах зээлийн хувьд хэрэглэгчдийн хувьд бол яг сүүсэн бүтээгдэхүүний хэрэглээ бол өөрөө асар өндөр урттайгаар бол нэмэгдэж байгаа. Нэг талаасаа бол одоо өмнө нь бол за юу ч байсан хамаагүй гэдэг хүмүүс хэрэглээ гэдэг үндэсний хэрэглээ ч юм уу тий. Одоо юу гэдгийг чихэрлэг ундааны хэрэглээ ч юм уу ингээд нэг бусад хэрэглээ бол айгүй өндөр байдаг байсан бол сүүлийн үед хүмүүс эрүүл мэндэд анхаардаг болсон. Ялангуяа ингээд нөгөө одоо энэ утаа төгжрэлтэй ялангуяа утаан дээр бол одоо жишээ нэг угаарцсан хүнийг бол угаарцсан хүний хорыг тайлахтаа сүүгээр тайлдаг шүү дээ. Тэгэхээр ер нь л өвлийн үйлрэл дээр бол бас яг энэ сүүний хэрэглээ бол өөрөө аюух нэмэгдэж орж ирж байгаа. Хүмүүс одоо юу гэдгийг мэдээж байнгын энэ одоо утаанаас одоо ингээд холдож чадахгүйгаас шинэ дээр ажиллаж байгаагаас хойш өдөртөө ядаж нэг 200 мг сууг очиж гэдэг тийм хэрэглээний дадлууд нэлээд сууж өгч байгаа. За энэ жилээс бас боловсролын яам за тэгээд бас эрүүл мэндийн яам хамтраад хөдийн сүү хөтөлбөрийг ерөөхдөө бас Улаанбаатар хотын сургуулиуд дээр бас нэлээд сайн туршиж үзлээ. Тэгээ үр дүн бас нэлээд нааштайгаар бас гарч ийн гэж ерөөхдөө харагдсан. За тэгээ энэ төсөл ерөөхдөө бас цаашаа нэлээд хөгжлээд бол явах юм шиг байна. За энэ бүгд нь өөрөө эргээд бас яг энэ Монгол хүмүүс илүү сүүсүүн бүтээгдэхүүний хэрэглээ бол ерөө нэмэгдээд явах тэр боломжийг бол үүсэх юм байна гэж ерөөхдөө л харж байгаа. Тэр юу сүүсүүн бүтээгдэхүүний зах зээл ер нь өрсөлдөөн дотоодын зах зээл ер нь нэлээд өрсөлдөөн өндөр байх шаардлага. Тэгэхээр энэ тал дээр та ямар нэгэн сүү компани талаас одоо яг өрсөлдөөнтэй энэ тэнцүү явах нь бол ямар тийм ер нь бол сүүсүүн бүтээгдэхүүний зах зээл бол ялангуяа сүүлийн жилүүд бол асар өндөр өрсөлдөөнтэй бол байгаа. Гэхдээ эцсийн дүндээ бол өрсөлдөөнөөс ин хождгоо гэхээр хэрэглэгч өөрөө хождог. Тэгэхээр эцсийн дүндээ бол яг ингээд нөгөө бүтээгдэхүүний чанар тий сайжирж байгаа. Эргээд өрсөлдөөнөөс гарч байгаа үр дүн нөгөө талаас бол өвний өрсөлдөөн бас давхар явж байгаа. Тэгэхээр энэ талаас бол одоо юу гэдэг хэд өн хөрөгдөхгүй байх ч гэдэг юм ингээд нөгөө өрсөлдөөний зарчим бол өөр эргээд хэрэглэгчтэй аягүй том давуу талуудыг олгож өгч байгаа л да.
Сүүлийн компанийн зүгээс энэ өмнө нь одоо хятад улс руу экспорт гаргах нэг төлөвлөгөө гаргаж байгаа шүү. Тэгэхээр энэ тал дээр одоо компанийн зүгээс ямар нэгэн хэрэгжүүлээд одоо төслийн явц гэх юм тэр таардаг. За мэдээж яг экспорт руу ялангуяа хятад руу экспортоход бол нэлээд их бичиг цаасны ажил бол бэлтгэл ажил бол нэлээд сайн анхаарах хэрэгтэй байд юм билээ. За бид нэрээд улсын ажиллаа бас нэлээд хангаад бол явж байгаа. За тэгээд удахгүй бас хөх хотод болох үзэсгэлэнд бас компанийн бүтээгдэхүүнээс оролцъё гэсэн төлөвлөгөөтэй бол байгаа. За ер нь яг хятад улсын зах зээл дээр яг Монголын сүүс бүтээгдэхүүнүүд дээр бол хамгийн ер нь нэлээд эргэлтэл өндөртэй бол байгаад байдаг. Ялангуяа ингээд нэг ойр хэсэг буюу тэг ингээ манай өвөр Монголын хэсэг дээр бол одоо чинь 12 сая одоо монголчууд бол амьдарч байдаг. Тэгэхээр яг тэр өвөр монголчууд бол одоо монголчууд маань бол өөрөө бас яг Монголын сүүг хэрэглэх айгуу тийм сонирхолтой бол байгаад байдаг. Эцэст эргэлтэл өндөртэй байгаад байдаг. За ер нь бол бас ингээд нэг хэлийн орчимч гэдэг юм уу те одоо бид нар чинь ингээд нэг замын үүдийнхаа гэрээтийн борлуулалтын мэдээ тэр харахлаа ер нь бол баг нэг аймгийн хэмжээний ерөөд бас борлуулалт юм уу сайн ингээд тэр тухайн зөвхөн ингээд замын бомт дээр гараад байна гэдэг маань бол нэг талаасаа бол яг замын үүд дээр хэрэглэх биш нөгөө талаасаа бас цаашаа аваад явдаг одоо нааш цааш явж байгаас үс аваад гардаг тийм тохиолдол байд юм уу гэж ерөөд бол харагддаг. Тэгэхээр сүүл бас ерөнхийлөгчөөс санаачлан байгуулсаад нэг хөтөлбөр фермерүүдэд болгосон татаас юм байна. Тэр нь одоо сүүл компани одоо сүү одоо фермерүүдээс авах тал дээр ямар нэг туслах юм болж байгаа. За энэ бол өөрөө маш том одоо хөшөөрөг дэмжлэг болсон гэж хэлж болно. Яг тэгэхээр одоо сүү хүчит компанийн хувьд бол одоо юу гэдэг сүү гэдэг бүтээгдэхүүнүүд ингээд шууд ингээд үйлдвэрлэл гаргаад ирэх боломжгүй. Тэр бол ингээд нөгөө амьд үнэнээс гарч ирж байгаа. За тэгэхээр бидний хувьд бол одоо ирээдүйн хөгжил бол фермерүүдийн маань хөгжил өөр айгу чухал байдаг. За энэ дээр яг энэ одоо сүүний урамшуул бол өөрөө одоо 2019 онд бол тухайн үед бол санаачилж ирсэн. Одоо тэгээд энэ ажил маань бол өөрөө нэлээд том хөшөөрөг болж өгсөн байж байгаа. За бидний хувьд бол одоо юу гэдэг сүү дутагдах гэхээс илүүтэйгээр энэ улирлын хамаарал өөр айгу том хөшөөрөг бол одоо болж өгөөдсөн. Яг тэгэхээр зун нь айгүй өндөр хэмжээний сүйтэй болчдөг. Өвлөн нь айгүй бага сүйтэй болчдөг. За тэгэхээр нөгөө сүүгч удаан хугацаанд хадгалах боломж нь өөрөө хязгаарлагдсан болохоор хатаахтай хуурай суулгах тэр одоо технологи эсвэл гаднаас хуурай суу авчирч гэдэг юм ингээд нөгөө бус үйлдвэрүүд дээр бас тийм асуудал бол үүсэжсэн. За тэгэнгүүт одоо ингээд өвлийн 5 сарын хугацаанд ингээд сүний урамшууллыг олгоод ирэхлээр ер нь бол малчид фермерүүд урамшуул авах нь эргээд тухайн фермерүүдийн гаргаж байгаа тэр тижээлийн зардалтай үйл ажиллагаа өвөл бас одоо үнэ тижээгээ тэндээс сүү гаргаж авах өөр айгүй нүсэр хөдөлмөр байхгүй. Тэгэхээр яг тэр хөдөлмөрийг бас илүү ингээд үнэлэхүйц хэмжээнд ингээд нэг талаасаа төрөөс өвлийн 5 сарын хугацаанд ингээд татаас дэмжлэг болгоод өчтдөг. Нөгөө талаасаа сүний үйлдвэрүүдээс өвлийнхаа үйлдвэрлэл дээр сүгэ худалдаа авах үнэ ингээд үнээрээ бас хоорондоо өрсөлдөд байдаг. За тэгэхээр энэ бол өөрөө эргээд фермерүүд дээр бол бас нэлээд одоо ашигтай ажиллах, нөгөө талаа доктортой ажиллах. Тэгээд өөрөө дараагийнхаа ингээд үйл ажиллагаа өргөжүүлэх тэр боломжийг бас нээж өгч байгаа бол